Ер нь бидний оршин байгаа амьдрал маш хурцтай хөлсөж байна. Энэ хөлсөл гэдэг юм аа өөрөө альва зүйл мөнх бүс байгаагийн утгыг бол ер нь илэрхийлж байгаа. Тэгээд хөлсөл маань өөрөө маш хурцтай явагдаж байна. Тэр тусмаа технологийн хөлсгөл бол бидний амьдралд бол маш эрчимтэй орж ирсэн. Хэдхэн жилийн өмнө эдгээр технологи бидэнд хол юм шиг санагддаг байсан. Гэтэл өнөөдөр бид дорооноор аж ахуйн нэгжүүдийн тоолгоо хийдэг болчихдоо байшин дотор ороод бид нар виртуал бодит байдлын үзийг аялахдаа байгалийн сайхныг тэндээс мэдэрдэг болчихсон байна. Түүнчлэн бид нар зүйлсийн интернетийг ашиглаад түүгээр үүлэн технологийн тусламжтайгаар өөрсдийнхээ ажлыг хийдэг болчиход байж байна. Мөн бас санхүүгийн үйлчлэгийг минутын дотор авах чадвартай болоод ирчихлээ. Програмчлагдсан сэтгэл зүйн ачаар шийдвэр гаргалтыг түүгээр гүйцэтгүүлж өөрсдөө арга техникээ маш хурдан хугацаанд өөрчилж чадсанараа байгууллага өөрсдөө эрсдлээс сэргийлэх боломжууд олгох гэж нэрлэгддэг. Хүнд ажилтаа үйлдвэрүүдийг гүйцэтгүүлдэг байсан бол өнөөдөр энэ оролт маань бидэнтэй энэ төв зүйлтэй илүү үүрэгтэйгээр бий болоод ингээд ажиллаж байна. 2018 оны 12 сард Сингапур улсад үйлдвэрлэгдсэн София хэмээх нэртэй ороктыг Сауди Араби улс иргэншлээрээ бүртгэжлээ. Өөрөөр хэлэх юм бол хүмүүн бидэнтэй ижилхэн иргэншилтэй төмөр хөтөлбөрүүд бий болоод ирж байна. Энэ хэдийгээр технологийн хөлсөлтөд болж ингээд энэ маань бидэнд бас энийг бодуулахын цаг юм. Оксфордын их сургуулийн эрдэмтэд хэлэхдээ сүүлийн үед 700 гаруй ажлын байр шинэ технологи гэх юм хангалттай байна гэж хэлж байна. Тэгэхээр бид нарын мэргэжил маань ч гэсэн өөрөө юм маань шинэ технологи нэвтрүүлэхгүй байх гэдэг нэвтрүүлэхгүй байх болов гэж бодох юм бодлоо. Өөрөөс нь аргагүй болж байна. Тийм учраас би эрсдлийг зөв тооцож чадсанараа бид нар аливаа үйл ажиллагаа зөв үйлдвэрлэх, зөв явуулах юм боломж олгож ирдэг. Тийм учраас шинэ технологиг өөрийнхөө байгууллагад нэвтрүүлээд байгууллагатаа тухайн аймагтаа мөн түнчлэн нийгэмд ямар үр нөлөө гарч болох талаар сайн туршлагыг нэвтрүүлсэн нэгэн байгууллагыг та бүхэнд танилцуулах хүсэж байгаа. Энэ бол Амар дарахтаа Орхон аймгийн нийгмийн батлалын газар. За Амар гэдэг энэ залуу маань 2016 онд тус байгууллагад томилж ажилласан. 17 оноос ерөнхийдөө 16 онд үйл ажиллагаатайгаа танилцаад 17 оноос шинжилгээ хийх шаардлагатай байна гэж үзээд шинэ технологийн ажлыг одоо тийм эхлүүлж ирснээр өнөөдөр баггүй үр дүнд хүртэл байж байгаа энэ залуу яг. За энэ залуу маань өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн хөтөлбөрт заасан нэг ч хүнийг орохгүй гэдэг заалтыг биелүүлэх зорилгоор төрийн эргэн төвтэй төрийн үйлчлэгийг бол бий болгож хөгжүүлэхдээ амьдралын хамгийн чухал зүйл болсон цаг гэдэг юмыг хэмснээрээ ажил байгуулахад түүжлэн үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар улмаар нийгэмд ямар их өгөөжтэй байдаг юм бэ гэдгийг бий болгосон юм залуу байгаамаа. Тус байгууллага шинэ технологиг нэвтрүүлэхдээ юуны өмнө дараах системүүдээр өөрчлөлтийг хийж чадсан. Байгууллагыг ухаалаг буюу ногоон байгууллага болгохын тулд өөрсдийн байгууллагын дотоод нөөцөнд зориулагдсан ERP системийг хэрэгжүүлсэн байна. Мөн гадны хэрэглэгч буюу үйлчлүүлэгч нартад зориулагдсан CRM системийг нэвтрүүлсэн. Мөн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд GPR системүүдийг ашигласан байна. Энэ системүүдийг нэвтрүүлэхдээ мэдээллийн сан бүхнийг хөгжүүлж чадсанараа өнөөдөр big data үүсгэж чадсан байна. Big data-гаа үүсгэж бий болгосныхаа хүчин хэмэл оюун ухааны элементийг ашиглаж түүнийгээ шийдвэр гаргах төвшөнд ашиглаж чадсанараа өнөөдөр тэнд маш том өөрчлөлт бий болж чадсан. Тухайн байгууллага ERP системийг өөрийн байгууллагатаа нэвтрүүлж чадсанараа ямар үр дүн гарсан бэ гэхээр нийт дотоодын цаасны хэрэглээгээ 100% бууруулж чадсан. Иргэдэд чиглэсэн үйлчлэгээнүүдийг 5-аас 10 дахин түргэн шуурхаа болгож чадсанараа төрийн үйлчлэгээний процессыг 2-аас 5 дахин багасгах чадсан ийм амжилтыг үзүүлээд байна. Тэгэхээр тухайн байгууллагын үйл ажиллагаа
амжилтын гол үндэс нь өөрөө үйл ажиллагааны процесс сайн байж амжилтанд хүрдэг. Нуу гарах юм бол 80% нь үйл ажиллагаанаас 20% нь удирдагчаас хамааралтай гэж ингэж үздэг байна. Тэр үйл ажиллагаагаа сайжруулсны үр дүн тухайн байгууллагад хугацааны хэмнэлт дараах байдал гарсан байна. Өмнө нь олон шатд амжилттай нэг иргэн ирж үйлчлүүлэхдээ 25-аас 5 хоногийн хугацааг тухайн байгууллага зарцуулдаг байсан бол өнөөдөр хамгийн дээд талаа 60 минут буюу 1 цагийн үйлчлэгийг л үйлчлүүлж байна. Ийм давуу тал бий болж чадсан байна. Мөн үйл ажиллагаа сайжруулахын тулд GPR системийг хэрэгжүүлж ажилласнараа ажилчдын бүтээмж маш сайн дэвшилсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн байгууллага өмнөх үйл ажиллагааны процесс энэ байсан бөгөөд байгууллагаар үйлчлүүлэх гэж байгаа иргэн 4-5 удаа тухайн байгууллагад очдог. Ийм туршид тогтцсон байсан. Тэгвэл үйл ажиллагаа сайжруулсныхаа процессыг сайжруулж GPR системийг нэвтрүүлснийхаа үр дүнд хэрэглэгч ерөөсөө 2 минутын хугацаанд хүлээн авах дээр асуудал үүсэлнэ. Дахиж тухайн байгууллагаар үйлчлүүлэх ямар ч шаардлагагүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол хариу мэдээлэх арга хэмжээ цахим аппликейшнаар шийдэж чадсан юм давуу тал бий болсон байна. Тухайн байгууллагад үйлчлүүлдэг байсан иргэн асуудлаа танилцуулаад хэд хэдэн байцаагч нартай очиж асуудлаа шийдэлсний дараа буцдаг байсан бол ухаадаг ажлын байр бүсэд хэрэгжүүлж чадсанараа иргэн зөвхөн бүлээн авахтай ирж асуудлаа танилцуулснаар бүлээн авагч арын албанд тухайн хүний асуудлыг танилцуулснаар тэрийг арын алба шийдвэрлэж өгснөөрөө иргэн хариу мэдээлэх үйл ажиллагааг захин аппликейшн болон эсвэл код утсаар мэдээлдэг ийм давуу үйлчлэг бий болж чадсан. Өөрөөр хэлэх юм бол энд гарч байгаа бас нэг давуу тал нь юу вэ гэхээр хин гэдэг байцаагч дээр тухайн хүний асуудал шийдэгдэх ёстой гэдгийг тухайн иргэн мэдэх боломжгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол энэ хяналт маш сайн болж ирсэн гэж хэлж болохоор ер нь энэ захим системүүдийг нэвтрүүлж чадсанараа тухайн байгууллагын үйл ажиллагаа цагийн хэмнэлт гараад зогсохгүй ямарваа нэгэн сөрөг үр дагавар болоод эрс буурсан давуу тал юу гэж байна. Үйл ажиллагааг сайжруулах хөтөлбөрийнхөө хүрээнд хүний нөөцийн нэгдсэн удирдлагын системийг авч хэрэгжүүлсэн байна. Энэ нэгдсэн удирдлагын систем дээр ямар арга хэмжээ авч татсан бэ гэвэл эхний ээлжинд хүний нөөцийн удирдлагын бодлогоор анхаарч ирсэн байна. Бодлогоо хэрэгжүүлэх үүднээс хэрэгжүүлэхдээ анх ажилтан авах үеэсээ энэ үйл ажиллагаан дээр анхаарч ирсэн. Өөрөөр хэлэх юм бол ажилтан шинээр авахдаа зөв хандлагатай зөв ур чадвартай хүнийг авахыг нэгтгэж зорддог болсон. Өөрсдийнх нь шалгуур үзэгдэлтэй үүрээр тогтооцсон. Ур чадвар гэдэг асуудлыг тухайн байгууллагад ажиллах тэр албан тушаалын ур чадвараа бус тухайн хүн аливаа ажилд орохдоо өөрийнхөө мэддэг зүйлийг хэрхэн чадвартайгаар гүйцэтгэх талын ур чадварыг хийж байгаа гэдэг хэлж байгаа. Ингэж авсан ажилчдаа өөрсдийнхөө нөөц болцоон дээр тулгуурлан хөгжүүлж өөрийн байгууллагын онцлог тохирсон сургалтуудыг мэдээлэл сургалтуудыг өгч чадсанараа тухайн ажилтан чадварчих боломжийг өгч өгсөн. Түүнчлэн ажилтан бүрийн үйл ажиллагааны оролцоог дэмжиж ажиллаж чадсанараа тухайн ажилчдын гүйцэтгэлийг урамшуултан холбож үр дүнгийн оновчтой зохион байгуулж чадсанараа захин засаглал хөгжих нөхцөлийг бүрдүүлж чадсан. Энэ дотоодын үйл ажиллагааныхаа системийг бүрэн захимжуулах боломж тухайн байгууллагад бүрдэж чадсан байна. Тухайн байгууллага өмнө нь хяналтын процесс нь зөвхөн дээрээс доошоо гэсэн чиглэлтэй ганц урсгал байдаг гэсэн бол энэ бүх үйл ажиллагааг захимжуулж ирснээр доороосоо дээшээ хянах бүрэн боломж бүрдсэн. Өөрөөр хэлэх юм бол дээрээс доошоо доороос дээшээ гэсэн энэ урсгалууд хэрэгжиж чадсанараа тухайн байгууллагын хяналт болон үнэлтийн үйл ажиллагаа нээлттэй ил болж чадсанараа төрийн үйлчлэгээний давуу талыг нэвтрүүлж чадсан гэж хэлж болно. Гадны хэрэглэгч болох үйлчлүүлэгч нартаа нэвтрүүлсэн
CRM системийн давуу тал нь юу байсан бэ гэхээр өмнө нь байнгын ашиглагддаг байсан цаасан баримтуудыг захин хэлбэрч хилжүүлж захин ухаалаг архивыг бий болгож чадсан. Нийгмийн даатгалын байгууллагын гол онцлог бол гадны үйлчлүүлэгч өөрсдийн үйлчлүүлэгч болох гадны хэрэглэгч нарт болцлон анхаарч үздэг юм зүйл. Гэтэл тэр цаасан баримт өөрөө маш чухал агуулгыг агуулгадаг байсан бөгөөд өмнө нь тухайн байгууллагад ашиглаж байсан утгатай гэвэл архивын материал алдагснараа дөрвөн дараагийн үүрэг үзэгдлээ мэддэхгүй явж байсан юм өцтэй тогтолцсон юм. Тэгвэл ухаалаг архивыг ашиглаж байнгын баримтыг захимжуулж чадсанараа түүнээсээ нэгдүгээр мэдээллийн сангаа үүсгэж хэлсэн. Хоёрдугаар тухайн байгууллагад ирж үйлчлүүлдэг үйлчлэгч нарынхаа эрхтийн тоог хүндээр мөн бас мэдээллийн сан үүсгэсэн. Энэ хоёр мэдээллийн сангийн хүчээр тухайн байгууллагад big data үүсгэх боломж бүрдэж эхэлсэн. Ингээд гадны үйлчлүүлэгч нарынхаа цагийг хэмнээд ирэхээр тухайн байгууллагад зардал маш ихээр хэмнэгдэх боломж бүрдсэн бөгөөд big data-гаа ашиглаад шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж чадсан. Өөрөөр хэлэх юм бол захин архив өөрийгөө тоолох, архивт байгаа ямар нэгэн мэдээлэл хэн гэдэг ажилтан дээр очиод ямар хугацаанд байгаа мэдээлэлч хүртэл шууд автоматар холбогдох ажилтнуудад мэдээлдэг гэсэн байна. Энэ нь өөрөө хяналтыг хүчтэй болгох хамгийн давуу тал гэсэн гэж хэлэхэд бол таатай байна. Захин архив ашигласны хүч нь өмнө нь тухайн байгууллагын цаасан баримтыг тооцоолсон судалгаа харахад 445 хүн нэг цагийн дотор тухайн байгууллагын архивыг тоолох боломжтой байсан бол захин архивын хүчээр өнөөдөр 8 хүн ганц минутанд тоолох ийм давуу талыг шинэ технологи тухайн байгууллагад бий болгожээ. Цаасан баримтууд өмнө зураг дээр байгаа шиг энэ хүн байдалтай байсан бол одоо захин архивд орсноор тухайн байгууллагын үйл ажиллагааны эмгэгцэгч гэсэн сайжирсан давуу тал гарч байна. Шийдвэр гаргах төвшөнд хиймэл оюун ухааныг ашиглаж ажилласнараа тухайн байгууллагын мэдээлэл ил тод болж очих ёстой бүх хүмүүс дээр очиж чадсанараа асуудлыг зохицуулах төрийн заламж халааны бодлогод саадгүй үргэлжлэж үүний улмаас шийдвэр гаргах төвшөнд үзэг бодлын тэгш өсөлтөө бий болж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол тийм хэдий албан тушаалын хувьд гүйцэтгэх удирдах ажилтнууд байдаг ч гэсэн шийдвэр гаргах хамтын болж чадсанараа гарч байгаа шийдвэр бүхэн өөрөө үн цэнтэй хүртэж байгаа хүмүүсийн хувьд сэтгэл ханамжийг бүрэн авч явах юм боломжийг бүрдүүлж чадсан байна. Тухайн байгууллага энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах 4 зорилтыг авч хэрэгжүүлсэн. Үүнд бол нэгдүгээрт нь үйл ажиллагаагаа сайжруулах хүрээнд өөрсдийн ажилчдын болон тухайн аймгийн иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хүний нөөцийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлснээр бүх үйл ажиллагаа захимжих боломж гарч ирсэн. Тийм учраас тухайн байгууллагад асуудлаа иргэн зөвхөн хүсэлтэд тавин хариултыг захинаар бүрэн боломжтой болсон. Хоёрдугаар дээрх 3 системийг ашигласнараа програм болон алгоритмуудыг бий болгож хөгжүүлснээр улмаар хиймэл оюун ухааны шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж чадсан. Өнөөдөр энэ 3 зорилтыг хэрэгжүүлж чадсанараа тухайн байгууллагад үр дүн маш өндөр нөлөөлж гарч байна. Хэрвээ энэ аймгийн хийж байгаа энэ үйл ажиллагааг 20 аймаг буюу 9 дүүргийн нийгмийн даатгалын газар хэрэгжүүлж чадах юм бол Монгол улсын хэмжээнд нийт салбар хоорондын процессын бодлого захин уялдаа холбоох нь энэ зорилгоор биелэгдэх боломжтой байна. Угаарч зогсохгүй өнөөдөр өөр аймагт байгаа хүн хэрвээ ямар нэгэн өөр аймгийн нийгмийн даатгалын салбараар үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага гарах юм бол тэр аймаг зэрэг шаардлагагүй болж байгаа гэдгийг хэлэхэд бас таатай байна. Тэгэхээр энэ зорилтыг бас хэрэгжүүлэхийн тулд энэ мэдээллийг би бас олон түгээлийн зүйтэй хаа гэж өнөөдрийнхаа сайн хүчтэй болгож хэлсэн юм. За нийгмийн даатгалын сангийн зарлага 27.7% давж ирж 19.1 тэрбум төгрөг авсан юм сан үзүүлэлттэй байна. Бүх даатгалын төлөвлөлт ихэдээ давж ирсэн.
даатгад хамрагчдын тооч гэсэн ухаан нэмэгдсэн. Энэ бол 2018 оны статистик үзүүлэлтээр бүх сайн дурын даатгад хамрагчдын аймагуудын тоог аваад үзвэл Эрдэнэт аймаг, Орхон аймаг ганцаараа сайн дурын даатгад хамрагчд нэмэгдсэн. Бусад бүх аймагуд буурсан үзүүлэлт харагдчихэ. Энэ бол шинэ технологийн ач холбогдол гэдэг та бүхэн бодож байгаа хаа. Үүгээр зогсохгүй байгууллагын үйл ажиллагаа буюу тухайн аймгийн иргэдэг үр нөлөөгөө өгөө зогсохгүй ийм үйл ажиллагаа маань өөрөө нийгэм бас ямар давуу талыг өчирж байгаа юм бэ гэдгийг дараах тоо. Энэ бол 2017 оны 2 сарын 1-ээс 2017 оны 3 сарын 9-ний хүртэлх хугацаар хангагдсан гэдгийг бас хэлэх зүйл байх. Тухайн байгууллага ирэх ёстой ирж үйлчлүүлдэг иргэдийнхээ багасгаж чадсанараа 2000 тухайн тайлбар хугацаанд нийтдээ Орхон аймагт 200 айлын төлөх нүүрсний хэмжээтэй тэнцэх хэмжээний агаарт цацагдах хүлэмжийн хийг бууруулж чадсан байна. Хэрвээ энэ үйл ажиллагааг 20 аймаг 9 дүүрэг хэрэгжүүлж чадах юм бол Монгол улсын хэмжээнд ийм хэмжээний нүүрс хүчлийн агаарт цацагдах нүүрс хүчлийн хэмжээг бууруулах боломжтой бөгөөд ингээд ирэх ёстой улсууд нь ирэхээ болоод ихэнх тэр үр дүнгүй зарцуулах цагаа гэр бүлтэй зарцуулж чадсанараа эрүүл амьдралын жилийг нь уртасгах юм эрэг бүхэн гарч чадсан. Энэ эрүүл амьдралын жилийг уртасгах чадсанараа бүх аймагуудад энэ систем нэвтэрч чадах юм бол бид Монгол улсын хэмжээнд ийм хэмжээний эрүүл амьдралын жилийг бий болгох боломжтой байна. Энэ зүйлүүд маань хэдийн мөнгөөр илэрхийлэгдэж гарт баригдахгүй зүйл ч гэсэн хүний амьдрал ялангуяа доктортой хөгжлийг бий болгоход бол маш чухал үзүүлэлт гэдэг нь та бүхэн мэдж байгаа. Тэгвэл энийг бид харьцуулахын тулд өнөөдөр 2017 оны эдийн засгийн гол үндсэн үзүүлэлт болох дотоодын нийгмийн төсвийн зарлага, засгийн газрын өрөөдтэй энэ тэмцүүлэн харьцуулаад та бүхэн нэгийг бодож эрэх юм хаа гэж би бодож байна. Тэгэхээр шинэ технологи бидэнд ийм их давуу талуудыг авчирч байгаа гэдгийг бид онцлон хэлнэ. За ингээд эхний хэсэг маань агуулга дуусч байна. Тэгэхээр шинэ технологи ирж байгаа энэ нөхцөл өнөөдөр бид байгууллага баталгаажуулах буюу зөвлөх үйлчлэгээ эрхэлдэг дотоод аудиторуудын хувьд бид хаана явна вэ? Бид байгууллагын шинэ технологи үлдсэн байгууллагуудад үн цэнийн үйл ажиллагаагийн сайжруулах зөвлөгөө өгч чадах уу гэдэг асуудал тулгарч байгаа юм. Олон улсад дотоод аудитын үүрэг яг дараах байдлаар хурсан өөрчлөгдөж байна. Анх дотоод аудиторууд байгууллагын дотоод хяналт үүднүүдтэй байна уу гэдэг дээр баталгаажуулалт хийдэг байдлаар үүсэж бий болж байсан бол яанда зөрчлүүдтэй дүн шинжилгээ хийх асуудлыг шийдэгч болж дуусч байсан. Тэгвэл зорилго бүхэн өөрөө эрсдлийг дагуулж байдаг учраас эрсдлийн үйл ажиллагааг хэд баталгаажуулах хэрэгтэй байгаа юм. Түүнээс өрдсөн сэргийлэх ямар арга зам байгаа юм бэ гэдэг тодорхойлдог санаачлаг гаргачийн үүдийг үздэг болсон. Өнөөгийн энэ шинэ технологи хөгжиж байгаа үеийг дотоод аудитын үүрэг орой илүү итгэж зөвлөгчийн байр суурьд шилжиж байна. Энэ ч гэсэн дотоод аудитын үүрэг орой хүссэн өөрчлөлт хийж байгаагийн нэг хэлбэр юм. Бид нар илүү байгууллагуудад үнцэн нэмсэн зөвлөгчин байхыг нийгэм биднээс шаарддаг болоод байна. Тэгвэл ялангуяа манай Монголын дотоод аудиторууд энэ үүрэг оройн хаана явж байгаа гэдгийг бас бид бодох цаг болсон байна. Энэ үднээсээ би дараах оёг график харуулъя. Энэ бол 2018 оны 10 сард Монгол улсын дотоод аудиторын форумын үеэр хийгдсэн судалгаа. За энэ судалгаагаар дотоод аудитын үүрэг оройд ямар байгаа юм бэ гэдгийг судалгаанд хамрагчдээс авахд нийт судалгаанд хамрагчдын 50 гаруй хувь нь арга хэмжээ авах хэрэгсэл болдог хяналт шалгагчийн үүргийг гүйцэтгэх гэж хэлсэн.
бидний арга барил ямар байна вэ гэдэг эндээс харагдаж байна. Бид хянас шалгагчийн үүргээрээ ажиллаад авах уу, зөвлөгчийн үүргийг хэрэгжүүлээд авах уу гэдэг асуудал гарч ирж байна. Бид хэрвээ шалгагчийн үүргийг гүйцэтгэж авах юм бол бид хүмүүн байхаа болоод бидний оронд магадгүй ийм зөв юу, буруу юу гэдгийг маш түргэн хугацаанд гадаад ирэх шинэ технологи бидний ажлыг олох юм болоод байна. Мөн түүнчлэн бидний өгсөн зөвлөмж маань өөрөө ухаан байгуулалт ямар үр дүнгийг авчирч байна гэдэг судалгаагаар дараах байдал тодорхойлогдож байна. Нэг өгсөн зөвлөмжийн 26% нь өрн арилсан хариулт өгч байна. Тэгвэл цаана байгаа 74% зөвлөмж яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ? Бидний өгж байгаа зөвлөмж нь өөрөө үн цэнтэй байж чадчихэв үү гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдөр бид зөвхөн нэг зөвлөмж өгсөн гэдгээрээ үйл ажиллагаагаа орхиод явах ийм цаг хугацаа биш болчихжээ. PwC компани 2018 онд гаргасан дотоод аудитын үйл ажиллагааны эрсдлүүд 2020 онд хүртэл дараах байдлаар өөрчлөгдөхөөр гарсан байна. Эндээс ингээ харахад бол дийлэнхтэй дүн шинжилгээний хэсгүүд бол бас сайжрахгүй байна гэсэн дүр зураг бол харагдаж байгаа. Ингээд үзэхэд яагаад энэ үйл ажиллагаа сайжрахгүй байгаа юм бэ гэдэг хоёр асуудал гарч ирж байна гэж би бодож байгаа. Үүнд бол нэгдүгээр байгууллагын мэдээллийн сан өдрөөс өдөр мэдж байна. Тэгэхээр мэдээллийн сан хөгжихийн хэрэг түүн дээр ажиллах дотоод аудиторуудын ур чадвар дутагдж байна. Тэгвэл бид нар энэ дутагдаад байгаа зүйлийг юугаар мэдэх вэ? Энэ дутагдж байгаа зүйлийг бид нар шинэ технологиг ашиглаж өөрөөр хэлбэл програмчлагдсан сэтгэл зүйн хүчээр бид нар дүн шинжилгээгээ бодиттой хийж чадах юм бол бидний өгдөг зөвлөмж өөрөө илүү бодиттой болж ирж чадна. Бидний зөвлөмж өөрөө бодиттой байж чадаж гэмээр түүнийг байгууллага хэрэгжүүлэх боломжтой. Түүнийг хэрэгжүүлсэн байгууллагын үйл ажиллагаа илүү сайжирч үн цэнийн нэгнэ. Байгууллагын үйл ажиллагаа илүү сайжирч үн цэнийн нэгтгэхийн хэрэг дотоод аудиторуудын ажил эрэлттэй болж ирэх юм боломжтой байгаа юм. Тийм учраас өөрсдийнхөө дутуу талыг шинэ технологиор оруулах боломжтой. Нөгөө дэвгүй өмнөх ярьсан жишээний дагуу шинэ технологиг нэвтрүүлээд ирж байгаа байгууллагууд бий болов. Түр шинэ технологиг нэвтрүүлээд эхэлсэн байгууллагууд дээр тэрнээс илүү ур чадвартай байж гэмээр дотоод аудитор түүнийг баталгаажуулах буюу зөвлөх үйлчлэл эрхлэх болж ирж байна. Баталгаа авч түүнийг орчуулсан дотоод аудитынхаа мэдлэг чадварыг дэвшүүлэх зорилгоор цогцлтуудыг хийж гисэн. Мэдээж санхүүгийн ажилтан бид нар компьютерийн ард ороод бараг л худалч хүнд 8 цаг чимэг ус болдог. Бидэнд шинэ төрийн бүс байгууллага байсан учраас оронтой байгаагүй. Ажлынхаа хажуугаар бид нар дотоод аудитынхаа өөрсдийн болон дотоод аудитынхаа чадварыг гүйцэтгэх юм бол сургалтынхаа материалыг бэлдэж сурагч багшийн үйлдвэрийг гүйцэтгэж байлаа. Энэ ажил миний хувьд бол маш хүнд байсан. 8 цаг чимэг ус бодох хүн 8 цаг өстөд мөнгө ярих гэдэг бол маш хэцүү юм байсан. Энэ үйл ажиллагаа дуусны дараа өөрийнхөө ам буюу хөлийг ядарсныг маш их мэдэрдэг байсан. Нэг удаа би ерөнхийлөгч ганцуулдаа бид хэдий ядардаг ч гэсэн хичээл болсны дараа маш сайхан сэтгэл хангамжтай авах юм. Жак Маны амжилтанд хүрсэн түүх бол хуваалцах юм биш үү гэж би хэлчихсэн. Гэтэл манай ганцуул үе манай АЕ-ийн үрээ чинь хуваалцах шүү дээ гэж надад хэлсэн. Яг тэр үед надад Жак Маны хуваалцах гэдэг үгийг сонсоод төрж байсан шиг тийм сайхан мэдрэмж надад төржсэн. Гурав дахь түүх. Өнгөрсөн оны 7 сард би Хятад улсын нийслэл Бээжин хотод 21 хоног бүгдээр Хятад улсын дарга Ши Жинпиний санаачилсан нэг бүс нэг зам төслийн сургалтанд суусан. Энэ 21 хоногийн хугацаанд маш олон эрдэм профессоруудын лекцийг сонссон. Үүний дараа надад нэг л бодол төрсөн. Хятад гэдэг бидний хөрш болсон юм улс маань тэрбум гаруй хүнээ хичээх юм бол өөрт байгаа давуу талаа устдаа хуваалцаж, хамтран ажиллаж, харилцан тусалцаж, үр ашгаа хамт хүртэх зорилгоор энэ торгоны зам гэж нэрлэгдэж байгаа нэг зам нэг бүс төслийг хэмжүүлсэн байна. Хэдэн хоногийн өмнө сонссон мэдээ өнөөдөр 6 жилийн хугацаанд дэлхийн 60 улс энэ төсөл нэвтрээд ажиллаж байгаа юм гэдэг хэлцээр сонсч байсан.
Энэ бүхнээс надад ямар бодол төрсөн бэ гэхээр хуваалцж байгаа хувь хүн, байгууллага, улс бүхэн өөрөө хөгжиж чадсан байна гэдэг би бүрэн баттай итгэл үнэмштэй болж чадсан юм. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн нэрманч үстэй юу илээ? Мэдлэгээр хуваалцах тийм. Тийм учраас мэдлэг бүхэн хуваалцж чадаж гэмээр хүн хөгждөг. Та бүхний ч гэсэн би бас бусдтайгаа мэдлэгээр хуваалцж байгаасаа гэж хүсэж байна. За ингэ амжилт хүсье. Баярлалаа.